Францад цалинтай амралтын өдрийг хизээнээс тогтоосон бэ? Тики амралтын тухай битгий яриад байл да. Маргаашийн түүхийн хичээлийн шалгалтанд чинь хэрэгтэй шүү дээ Марины. За, Францад анхны цалинтай амралтыг 1936 онд олгож байсан. Сайн байна. Чи цамцан дээрээ зураад байна Марины. Чи жаахан завсарлага авч амарсан нь дээргүй юу? Чадахгүй Тики. Цаг нь тулж хаад байна. Маргааш. Маринет. Ultimate Mecha Strike тэмцээний цаг. Видео тоглоом. Сүүлд видео тоглоом тоглосноос хойш үнэхээр утсан байна. Үгүй, би бууж өгч болохгүй. Би Тики хэсэг зориулж цамц хийх, түүхийн шалгалтанд бэлдэх, дэлгүүрийн шин зурагт хуудасны гар зургийг хийх гээд дор хаяж 72 цаг хийх ажлуудыг маргаашийн дотор хийж амжуулах хэрэгтэй байна. Тэрнээс хойш 7 хоног бүрч хэцүүхэн өнгөрнө. Надад сонголт байхгүй. Би тоглохоо байх хэрэгтэй. Тоглохоо болно гинэ. Гэхдээ Маринет. Тоглох нь талханд хийдэг чимэг тавстай л адил амьдралыг илүү амттай болгодог юм. Би 100-нд нэг дор олон бэлдүү хийчихсэн байгаа. Харин тэд маань түлэгдэх гээд байна. Түлэгдсэн хоног ямар ч давс тус болж чадахгүй. Ойлголоо. Хүндхэн асуудал байна. Гэхдээ альмийн бэлуугаа сайн харж уграа. Хөөгөөд шанцаатай талх руу ч орлооч шүү. Хөөгөөд ийм хурдан том болдгоо ч болоосоо. Амьдралын л нэг хэсэг шүү дээ. Тэгвэл хожигдсон нь нугаалгаа хийн гэж тохирох уу? Чи намайг хоччихлаа. Итгэмээр байна. Чи надаас нууцаар сургуульд хийсэн байна. Сансрын гурвалсан мөшөглөл. Үгүй. Тийм ээ. Би хоччихлоо. Тэгвэл цалинтай амралт авахыг ямар ажилчдад зөвшөөрдөг вэ? Амралт авах. Видео тоглоом тоглох. Үгүй. Зүгээр л зүуд биш байж. Би үнэхээр бүгдийг бүгэлсэн байна. Одоо би цамцны шин загвараа гаргахад л үлдлээ. Тэгээд англи хэлний бие даалтаа хийн бас гар зураг зураад будна. Энийг би шинэ видео тоглоомдоо зориулж авсан юм. Видео тоглоом. Би зураг будах ёстой. Би чиний видео тоглоомыг тоглож үзхийг үнэхээр их хүсэж байна. Гэхдээ би ханхуу Али өнөөдөр үдээс хойш хамт даруулт онгоцоор нь Сена мөрөн дээгүүр аялна гэд амлчихсан. Тиймээс уучлаарай. Тийм. За. Дэлхийн хамгийн шилдэг тулааны видео тоглоомыг тоглох хүсэж байна. Хамгийн сайн найз чинь өөрөө бүгдийг бүтээсэн юм шүү. Тулалддаг тоглоом өөрөө зохион бүтээсэн гэж байна. Би яаж хаад байгаа юм болоо? Би хамгийн өндөр оноог нь авна гэдэгтээ итгэлтэй байгаа ч одоо усан цэлэлтийн бэлтгэлтэй ондын намайг хүлээж байгаа. Алекс, чи миний тоглоомыг туршиж үзмээр байна уу? 50 гаруй дөрүүдтэй. Бас чи зэвсгүүдийг өөрөө сонгох боломжтой. Хинэ, зэвсэг гэсэн үү? Үгүй. Чадахгүй нэ. Би удахгүй тишүүрийн тэмцээнд оролцох гэж байгаа. Бэлтгэл хийхгүй бол ялна гэж байхгүй шүү дээ. Уучлаарай, тоглоом чинь гайхалтай сонсогдож байна л да. Гэхдээ би одоо туйл зөвсөлмийн бэлтгэлтэй дараа нь хятад хэлний хичээлдээ бас зураг авалт. Яахгүй магийн нөлөөнд орсон хүмүүстэй тулалддаг тоглоом нэ. Чи юу гэмээр байна? Зургийн дарагтаа уулзах ирэх 7 хоногт болно. Харин бидэнд дуусах ёстой ажлыг хүлцсэн байна. Хэрвээ би Маринетийн шинэ хувцсны загвар өмсөж болоогүй байсан бол тоглоомын чи алдааг засахад туслах байл. Маринет, манай ангийн хамгийн чадвартай тоглогч юу дээ? Бид хамт сургууль хоорондын Mecha Strike тэмцээнд төрүүлж байлаа. Мэдээж татгалзахгүй. Гэхдээ би юу ч хэлж амжаагүй юм штэ. Учир нь чамайг битгий ингэсэй гэж бодож байна. Яагаад гэвэл би өөрийгөө барьж дийлэхгүй болчихно. Гэхдээ би татгалзах ёстой. Өнөөдөр надад хийх зүйл хитрхи их байна. Моорн дээр цамц зурах ёстой. Биш ээ, цамцан дээр муур зурах ёстой байгаа. Үгүй. Дүпэнчэн. Энэ тэнэг шалтгаараа чамд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл тэр чиний нийтдээ видео тоглоомыг тоглохыг хүсэхгүй байгаа. Тэгээд ч өөр хинч хүсэхгүй байгаа. Яагаад гэвэл хүн бүрд хийх ёстой илүү сонирхолтой зүйлс байгаа. Маринет хүртэл тоглоомыг чинь тоглохыг хүсэхгүй. Үгүй, энэ огтхонч хуурамч шалтгаан биш. Надад үнэхээр мууран дээр цамц зурах ажил биш ээ. Цамцан дээр муур зурах ажил байгаа. Би хоцорхон байна.